Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв бол ажил гүйцэтгэлийг бүртгэх гэдэг сэдэв байгаа. Энэ сэдвийн хүрээнд доорх дөрвөн агуулгыг авч үзнэ гэж. Нэгдүгээр ажил гүйцэтгэлийг бүртгэхэд ашигладаг данс гэж юу юм бэ? Түүний дебет болон кредитийг тодорхойлох гэж. Хоёр дахь нь бүртгэх үйл ажиллагаанд журналыг хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Гурав дахь нь дэвтэр болон шилжүүлэн бичлэг хийх нь бүртгэх үйл ажиллагаанд хэрхэн тусалдаг талаар бол тайлбарлана. Дөрөв дэх нь шалгах баланс бэлтгэх талаар бол авч үзнэ гэж. За ингээд бидний агуулга 1 рүү орж ийн. Тэгэхээр данс гэдэг зүйлийг тодорхойлсон байна. Данс гэдгийг. Энэ нь санхүүгийн тайлангийн үндсэн 5 элемент болох хөрөнгө, үр төлбөр, эзэмшигчийн өмч, орлого зардлын зүйлийн өсөлт ба бууралтыг бүртгэдэг бүртгэлийн хэрэгслийг бид нар данс гэж тодорхойлдог. Эдгээр 5 элементийн зүйлийн гэдэг чинь дотор байгаа олон тооны бүрэлдэхүүний өсөлт бууралтыг бүртгэнэ гэсэн санаа бол явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн дансныхаа зүүн талыг бид нар дебет гэж нэрлэдэг. Дансны баруун талыг кредит гэж нэрлэдэг. Тэгээ хэрвээ энэ дансыг бид нэр Т дансаар илэрхийлж харуулах юм бол энэ Т үсгний дээд талд дансныхаа нэрээ бичдэг. Кас гэдэг ч юм уу, параметрал гэдэг ч юм уу те дансныхаа нэрийг бичиж оруулж өгнө гэсэн үг. Тэгээ энэ дансныхаа зүүн талыг бид нэр дебет буюу ДТ гэж товчилдог. Баруун талыг кредит буюу КТ гэж товчилдог юм аа гэж. За тэгэхээр эдгээр дансыг ашиглаад ажил гүйцэтгэлийг бүртгэхэд бид нар дансны давхар хүчлэлийн системийг ашигладаг. Тэгэхээр давхар хүчлэлийн системийг анх 1494 онд Лука Пачоли гэдэг эрдэмтэн онлын загварыг анх боловсруулж гаргасан байдаг. Тэгэхээр энэ давхар хүчлэлийн системийг одоо хүртэл ашиглаж байгаа. Тэгэхээр энэ системийн хувьд яадаг вэ гэхээр нэгдүгээр ажил гүйцэтгэх бүр нь 2 ба түүнээс дээш тооны дансанд нөлөө үзүүлж байх ёстой гэж. Тэр 2 ба түүнээс дээш гэдэг нь хамгийн багадаа 2 дансанд нөлөө үзүүлдэг. За түүнээс дээш 5 гүйлгээ 10 гүйлгээнд нөлөө үзүүлж болно гэж болно. За тэгэхээр хамгийн багадаа 2 данс гэж үзэх юм бол бид нар нэг дансны дебет байна, нөгөө дансны кредитэд заавал бүртгэл хийнэ. Өөрөөр хэлэх юм бол дансны давхар хүчлэлийн системийн дагуу дебет талын нийлбэр, кредит талын нийлбэр хоорондоо ямагт тэнцүү байх ёстой. За магадгүй 2-оос дээш тооны данс үүсэх юм бол за 5 данс үүслэе гэж тооцсон юм. Дебет талдаа 4 данс, кредит талдаа 1 данс. За эсвэл дебет талдаа 1 данс, кредит талдаа 4 данс. Тэгэхээр дансны тоо хідэж байсан дебет талын нийлбэр, кредит талын нийлбэр хоорондоо ямагт тэнцүү байх ёстой гэж үздэг. Энэ дансны давхар хүчлэлийн систем юм. За ингээд хэдүүлээ дансны тэр өсөлт бууралтыг бүртгэж байгаа. Дээрээс нь үлдэгдэл нь хаана гарах ёстой гэдэг жишээг бол энд харуулж өгсөн байна. За юу гэж нэхээр за нэг данс байгаа. Тухайн дансны зүүн тал нь дебет байгаа, баруун тал нь кредит байгаа. Эхний гүйлгээний үр дүнгээр тухайн дансанд дебет талд 12,000 бичигдсэн байна. Гүйлгээ 2-ын үр дүнгээр кредит талд 6,000 бичигдсэн байна. 3 дахь гүйлгээний үр дүнгээр дебет талд 9,000 бичигдсэн байна. Тэгэхээр дээр нь тайлбар өгсөн байна. Хэрвээ дебет талын нийлбэр нь кредит талын нийлбэрээс их байх юм бол данс дебет талдаа үлдэгдэлтэй байна гэж. Тэгэхээр эндээс харуул дебет талдаа нийтдээ данс 21,000-аар нөлөө үзүүлээд кредит талдаа 6,000-аар нөлөө үзүүлсэн үлдэгдэл нь их байгаа талдаа үүсэж явна гэж. Тэгэхээр энэ дансны хувьд үлдэгдэл нь дебет талдаа 15,000 үүссэн байна гэдгийг харах боломжтой байна. За дараагийн жишээг харвал тухайн нэг дансны дебет талдаа гүйлгээгээр 12,000 бичигдсэн. Гүйлгээ 2-оор 6, гүйлгээ 3-аар 9,000 кредит талдаа бичигдсэн байна.
Тэр өмнөх жишээний яг эсрэг байдлаар хэрвээ кредит талын нийлбэр нь дебет талын нийлбэрээс их байх юм бол данс кредит талдаа үлдэгдэлтэй. Тэгэхээр нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэлтэй гэж бас харж болно тийм. Тэгэхээр кредит талдаа 15,000, дебет талдаа 12,000. Тэгэхээр үлдэгдэл нь их байгаа талдаа буюу кредит талдаа үлдэгдэл нь 3,000 үүснэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар дансны өсөлт бууралтыг бүртгэж явдаг шүү гэж. Өсөлт бууралтыг бүртгэж явдаг. За тэгэхээр санхүүгийн тайлангийн 5 элемент байгаа. За түүний эхний элемент бол хөрөнгө гэж байна. Хөрөнгө. Тэр хөрөнгийн зүйл буюу хөрөнгө дотор байгаа олон тооны дансны хувьд зүүн тал буюу дебет талаараа дандаа нэмэгддэг. Баруун тал буюу кредит талаараа дандаа буурдаг гэж. Буурдаг. Тэр хөрөнгийн данснуудын хувьд нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл үүсэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол дебет тал нь кредит талаасаа илүү байх ёстой гэж. Илүү байх ёстой. Тэр хөрөнгө дотор тухайн хөрөнгийн сөрөг дансууд байж болдог. За бидний мэдгээр найдвар авлагын нөөц, тухайн хөрөнгийн хоримтлогцын илэглэл гэдэг ч юм уу. Тийм сөрөг дансууд байгаа бол бүтцэн яг эсэргээрээ болоо явцдаг гэсэн үг. Кредит талаараа нэмэгдээ, дебет талаараа буураа явцдаг шүү гэж. Тэр хөрөнгө талын эерэг дансуудын хувьд ямагт юм бэ? Зүүн талаараа өсдөг, баруун талаараа буурдаг. За харин өрт төлбөр данснуудын хувьд баруун тал буюу кредит талаараа өсдөг, зүүн тал буюу дебет талаараа буурдаг. Тэгэхээр нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл нь үүснэ. Тэгэхээр өрт төлбөрийн дансны хувьд үлдэгдэл нь кредит талдаа үүсэж байгаа буюу кредит тал нь дебет талаас ямагт илүү байх ёстой гэж. Илүү байх ёстой. Тэгэхээр энэ данснуудын өсөлт бууралтаас харахад бид нар юу гэж харах вэ гэхээр үлдэгдэл нь нэмэгдэж байгаа талдаа л үүсдэг. Хөрөнгө дебет талаараа нэмэгддэг учраас үлдэгдэл нь дебет талдаа байна л гэж харна. Өрт төлбөрийн данс нь кредит талаараа нэмэгддэг учраас кредит талдаа үлдэгдэлтэй байна гэж харах нь шүү дээ. Тэр хөрөнгийн дансыг бид нар бас актив бүтцтэй данс гэж бас хэлдэг тийм. Харин өрт төлбөрийн дансыг пассив бүтцтэй данс юм аа гэж тодорхойлсон байдаг. За үргэлжлээ. Тайлангийн 3 дахь элемент өмч гэж байна. Өмч. Тэгэхээр өмчийн данс нь өөрөө пассив бүтцтэй буюу өрт төлбөрийн бүтцтэй яг адилхан байдаг. Өөрөөр хэлэх юм бол баруун тал буюу кредит талаараа өсдөг, зүүн тал буюу дебет талаараа буурдаг. Тэгээ нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл нь өсөж явдаг. Тэгэхээр өмчийн данснуудын хувьд компани эзэн хөрөнгө оруулалт хийсэн бол компани өмчийг нэмэгдүүлж идэг. Нөгөө дөрмийн сангаа нэмэгдүүлж байгаа гэсэн үг. За эсвэл компани орлого олж байгаа бол тэр нь компани өмчийг бас нэмэгдүүлж байдаг шүү. За нэмэгдүүлэхдээ кредит талаараа нэмэгдүүлдэг гэдгийг бол харуулсан байна. Харин эсэргээрээ ноогдол ашиг олгоход компани зардлууд гарахад компани өмчийг бууруулж байдаг. Бууруулахдаа мэдээж дебет талдаа бүртгэнэ гэдэг санааг бол харуулж өгсөн байна. Тэр өмнөх хоёр элементтэй адилхан нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл үүснэ гэдэг зүйлийг бол энд харуулсан байгаа тийм. Нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл үүсдэг. Тэр хувьцаа эзэмшигчдийн өмчийн дансыг дотор нэр үднэ гэж задлаад харуул тийм. Задлаад харуул эхний данс нь энгийн хувьцаа гэж байна. Хувьцаат капитал энгийн гэж бид нараас хэлдэг. Тайлангийн маягтай үзэх юм бол өмч гэж байгаа тийм. Өмч нь өөрөө дөрмийн сангаа хэлдэг. Хувийн, хувьцаа, төрийн гэж явдаг тийм. Тэгэхээр энэ нь өөрөөр хэлэх юм бол компани эзэдийн оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгоо. Тэр хувьцааны данс байвал энэ өмчийн ерөнхий бүтцтэй яг адилхан буюу кредит талаараа өсдөг, дебет талаараа буурдаг. Эзэдийн өмчийн нөгөө нэг данс бол энэ хоримтлогцсон ашиг. За эсвэл хоримтлогцсон алдагдал байж болно. Хоримтлогцсон ашиг данс нь олж байгаа капитал гэж бас хэлдэг. Үйл ажиллагаа явуулаад олж байгаа ашиг алдагдлын нийлбэр. Тэр олж байгаа ашиг алдагдлын нийлбэр нь ашигтай байх юм бол хоримтлогцсон ашигтай, алдагдaltaй байх юм бол хоримтлогцсон алдагдал гэж явждаг. Тэгэхээр энэ дансны хувьд бүтцэн бас яг адилхан буюу кредит талаараа өсдөг, дебет талаараа буурдаг, үлдэгдэл нь нэмэгдэж байгаа талдаа үүснэ гэж үүснэ.
За 3 дахь данс нь бол Ноогдлашиг гэдэг данс уу. Ноогдлашиг. Энэ бол өмчийн сөрөг данс гэж яв. Компани эздэд ноогдлашиг олоход үүсдэг. Тэгэхээр ноогдлашиг нь өөрөө зардал биш. Зардал биш. Тэр ноогдлашгийг бид нэр компани ашигаас олгож явдаг. Тэр ноогдлашиг зарлахад ноогдлашиг гэдэг төр дансыг ашиглаж бүртгэл хийдэг. Тэгээ тайлаглалын сүүлийн өдөр бид нар хаалтын имчилгээ хийхдээ байнгын данс руугаа хаадаг. Тэр байнгын данс нь хоримтгцэн ашиг данс байна гэсэн үг байхгүй. Тэр ноогдлашиг зарлахад ноогдлашиг дансны дебит тавьчихдаг. Тэр ноогдлашиг ч өөр өмчийн сөрөг данс учраас бүтцэн актив данстай яг адилхан байдлаар буюу зүүн тал буюу дебит талаараа өсдөг, баруун тал буюу кредит талаар буурдаг. Нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл нь үүсэж явна гэсэн үг. За цаашаага бидний тайлангийн дөрөвт хэлмэнд орлого явж байна. Орлого. Тэр орлогын бүтэц өр төлбөр өмчийн бүтэцтэй яг адилхан буюу кредит талаараа өсдөг, дебит талаараа буурдаг. Тэгээд нэмэгдэж байгаа талдаа үлдэгдэл нь үүсэж явж байгаа. Тэр энэ орлого нь өөрөө компани өмчийг нэмэгдүүлж байдаг. Нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр орлогын хувьд хэрвээ компани орлого олох үйл явц хийгдсэн орлогын анхдаг чимжилтийн хувьд бид нар орлого олж байгаа үед ямагт кредитэлтэй бүртгэл юм. Нөгөө бараагаа хүргээд өгсөн, үйлчлэгээ үзүүлээд дууссан, бүтээгдэхүүнийг хүргэж өгсөн бол орлогоо хүлээн зөвшөөрнө. Тэр үед ямагт кредитэлтэй бүртгэл хийн шүү. Ямагт кредитэлтэй. Харин дараа үеийн хэмжилттэй холбоотой орлогоо буруу бүртгэсэн ямар нэг алдаа үүсэх юм бол тухайн орлогын дансны дебит талдаа бичиж болно. Түүнээс биш орлого олж байгаа гүйлгээнүүдээр ямагт кредитэлтэй бичлэг хийдэг шүү манайхаа. Орлогын данс ямагт кредитэлтэй бичлэг юм. Орлого олох процесс хийгдсэн үед тийм ээ. Гарсан үед гэсэн үг. За зардлын бүтцийг харвал хөрөнгийн бүтцтэй яг адилхан буюу дебит талаараа өсдөг, кредит талаараа буурдаг, үлдэгдэл нь нэмэгдэж байгаа талдаа үүс явж байгаа. Тэгэхээр энэ зардал гэдэг маань өөрөө компани өмчийг бууруулж байдаг. Бууруулж байдаг. Тэгэхээр зардал ч гэсэн орлоготой яг адилхан нөгөө арга зүйн яг адилхан. Зардал олох үйл явц явагдсан бол зардлаа хүлээн зөвшөөрөөд хэмжихэд дандаа ямагт дебитлээ бүртгэнэ. Тэгэхээр зардал гэдэг чинь бид нөгөө үйлчлэгээ авахад зардал үүсдэг, хөрөнгөө зарцуулахад, хөрөнгөө ашиглахад зардал үүсдэг. Тэгэхээр зардал гарсан процесс явагдсан бол бид нар дандаа дебитлээ бүртгэж шүү манайхаа. Тэгээ дараа магадгүй бүртгэл хийсний дараа ямар нэг алдаа гарсан нөхцөл кредитлээ бичиж болно. Нөгөө зардлаа илүү дүнгээр бүртгэсэн бол түүнийг бууруулах байдлаар ч юм уу тийм. Түүнээс биш зардал гарах үйл явц явагдсан бол дандаа дебитлээ бичнэ. Орлогыг ямагт кредитлээ бичнэ. Зардлыг ямагт дебитлээ бичнэ гэсэн үг шүү манайхаа. За тэгэхээр эндээс харвал санхүүгийн тайлангийн үндсэн 5 элементийн хувьд дебит талдаа үлдэгдэл нь үүсдэг дансуудыг харвал хөрөнгийн дансууд байна, зардлын дансууд байна гэж. Тэр хөрөнгийн данс, зардлын дансны бүтц нь яг адилхан байдаг гэсэн. Зүүн тал буюу дебит талаараа өсдөг, баруун тал буюу кредит талаараа буурдаг. Харин үлдэгдэл нь кредитэлтэй байдаг дансуудыг харвал өр төлбөрийн дансууд, өмчийн дансууд, орлогын дансууд баруун тал буюу кредит талаараа өсдөг, зүүн тал буюу дебит талаараа буурдаг, үлдэгдэл нь кредитэлтэй үүснэ гэдгийг бол харуулж байна. Тэр өр төлбөр, өмч, орлогын бүтц яг адилхан. Хөрөнгө зардлын бүтц нь яг адилхан байна гэсэн үг. За ингээд бид нар дебит, кредит гэдэг энэ дансны нөлөө санхүүгийн байдлын тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайланд ямар нөлөө үзүүлэх талаар бол харуулж байна. За өөрөөр хэлэх юм бол хөрөнгө зардлын дансны хувьд дебит талаараа өсдөг. Харин өр төлбөр, өмч, орлогын дансны хувьд дебит талаараа буурдаг. За харин эсвэргээрээ хөрөнгө зардлын дансууд кредит талаараа буурдаг. Өр төлбөр, өмч, орлогын дансууд кредит талаараа өсдөг гэдэг
нөлөөлөл бол харагдаж байна. За тэгээд эндээс харуул дебет кредиттэй холбоотой нэг асуулт тавигдсан байна те. Дебет. Тэгэхээр хөрөнгө хөтөлбөр хоёулаа дебитлаараа өсдөг юм уу? Хөрөнгө хөтөлбөр хоёулаа дебитлаараа буурдаг юм уу? Хөрөнгө дебитлаараа нэмэгдээд өртөлбөр дебитлаараа буурдаг юм уу? Харин хөрөнгө нь дебитлаараа буураад өртөлбөр нь дебитлаараа нэмэгддэг юм уу гэдэг асуулт асуусан байна. Тэгэхээр үүнээс зөв хариулт нь мэдээж хөрөнгийн данс дебитлаараа нэмэгдэнэ, өртөлбөрийн данс кредитлаараа нэмэгдэг, дебитлаараа буурдаг тийм ээ. За дараачийн асуултыг харуул. Дебит үлдэгдэлтэй дансууд аль нь вэ гэж асууж байгаа. Хөрөнгө зардал орлого, хөрөнгө зардал ба өмч, хөрөнгө өртөлбөр ба ногдол шиг, хөрөнгө ногдол шиг ба зардал гэж. Тэгэхээр дебит үлдэгдэлтэй данс маань бидний хөрөнгө зардлын дансууд байна. Дээрээс нь өмчийн сөрөг данс болох ногдол ашиг данс байдаг. Эдгээр нь дебит үлдэгдэлтэй дансууд байна гэсэн үг. Тэгэхээр бидний өмнө нь үзсэн байгаа саяны дебит кредит нөлөөллийг харуул компани үндсэн тэгштгэл хөрөнгө тэнцүү өртөлбөр нэмгийн эзэдийн өмч. За энэ эзэдийн өмчийг бид нэр дэлгэрүүлээд ингээд харуул тийм ээ. Эзэдийн өмч дотроо нөгөө энгийн хувьцаачин байна, хоримтлогцоо ашиг байна, ногдол ашиг байна, орлого зардал байна. За тэдгээрийн бүх нөлөөллийг харуул юм байна гэж. Хөрөнгөний нас дебитлаараа нэмэгдэх, кредитлаараа буурдаг гэл тэ. Өмнө нь үзсэн бүх нөлөөллийг энд дэлгэрүүлж харуулсан байна. Тэгэхээр компанид гарч байгаа ажил гүйцэтгэлийн хувьд нэг ажил гүйцэтгэл гарахад тэгштгэл тэнцүү байх хэрэгтэй. Тэгштгэл тэнцүү. 100 гүйлгээ 10,000 гүйлгээ гарсан ч тэгштгэл тэнцүү байх хэрэгтэй. Үүнтэй яг адилханаар бид нэр дебит кредит дүрмээрээ ажил гүйцэтгэлийн бичлэлтийг бичгэд гүйлгээ болгоны дебит кредит хоорондоо заавал тэнцүү байх хэрэгтэй. Нэг гүйлгээний дебит кредит тэнцүү юм бол 10,000 ажил гүйцэтгэлийн өвчс яг адилхан. Нийт дебит, нийт кредит ямагт тэнцүү байх хэрэгтэй. Энэ бол нөгөө дансны давхруучлалын системийн дүрм явж байгаа тийм. За ингээд бидний агуулга хоёрлоо ороод ирж байна. Тэгэхээр энэ бүртгэх үйл ажиллагаанд журналыг хэрхэн ашиглах талаар бол үзнэ. Тэгэхээр нэгтлэн мод бүртгэлийн үйл ажиллагааг дараах 11 дараалал явдаг гэж үзэж байгаа. Эхлээд ажил гүйцэтгэл гаргахад шинжилнэ. Шинжилсэн гүйцэтгэлээ бид нэр журналд бичдэг. Дараа нь дэвтэрлүү шилжүүлэн бичдэг. Тэгээ шалгах баланс, тохируулах бичилт, тохируулсны дараах баланс, санхүүгийн тайлангууд, хаалтын бичилт, хаалтын дараах баланс гэсэн байдлаар нэгтлэн мод бүртгэлийн орчил буюу цикл явагдаж дуусдаг. Тэгэхээр энэ циклийн эхний 3 үештийг бол бид нэр агуулга 2 дээрээ үзэж ийн гэсэн үг. За тэгэхээр ажил гүйцэтгэлээ гаргахад бид нар шинжилээд түүнийг журналд бүртгэдэг гэсэн байна. Тэгэхээр журнал гэдэг нь өөрөө яадаг вэ гэхээр ажил гүйцэтгэлээ анх гаргахад түүнийг бүртгэдэг. Зүйл гэсэн үг. За дээрэс нь энэ журнал дээр ажил гүйцэтгэлийг цаг хугацааны дараалалаар нь бүртгэж өгдөг. 1 сарын 1-нд гүйцэтгэл гарлаа. Баримтыг үндэслээд тухайн гүйцэтгэлээ таниад шинжилээд гүйцэтгэлээ бүртгэн. За 1 сарын 5-нд гүйцэтгэл гарна. 1 сарын 10-нд гарна гэдэг ч юм уу. Яг цаг хугацааны дараалалаар нь компанид гарсан ажил гүйцэтгэлүүд бүртгэдэг. Тэгэхээр энэ журналд бүртгэж байгаа нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэд харахад ажил гүйцэтгэлийн иж бүрэн нөлөөг тодруулж өгдөг гэж. Тэгэхээр иж бүрэн нөлөө гэдэг нь өөрөө гүйцэтгэл хизээ гарсан бэ? Ажил гүйцэтгэл гарсан огноог харах боломжтой. За дээрэс нь ямар данс хоорондоо харилцаж байгаа вэ? Дансуудыг харах боломжтой. Нөгөө аль дансны дебитийн, аль дансны кредитийн, дээрээс нь дөнгүүдийг харах боломжтой. Гүйцэтгэлийн утгаа харах боломжтой. Мөн дээрээс нь журнал байснараа ажил гүйцэтгэлийг цаг хугацааны дараалалаар нь бүртгэж өгдөг. Тийм ач холбогдолтой. Мөн дээрээс нь 3 дахь нь дебит кредитийн дүнг харьцуулах боломжтой байдаг тул ямар нэг алдаанаас урьдчилан сэргийлэх эсвэл алдааг илрүүлэхэд тусалдаг гэж. Нөгөө баланс нь тэнцэхгүй байгаа үед бид нар алдаагаа журналаас хардаг ч юм уу те байж болно. За ийм 3 ач холбогдолтой гэдгийг бол
харуулсан байна. За ингээд хэдүүлээ жишээ авч үзье гэж. Жишээ авч үзье. За жишээн дээр 9 сарын 1-нд хувьцаа эзэмшигчид 150 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба 70 мянган төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан гэдэг. Хоёр ажилгүйгээ гарсан байна. Ажилгүйгээ. Тэгэхээр эхний ажилгүйгээ эзэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хөрөнгө оруулалт хийсэн байна. Журналын бичлэлтийг бичвэл гүйлгээний огноог харлаа 9 сарын 1-нд юм байна. Харилцаж байгаа дансуудыг харуул компани мөнгө нэмэгдэх юм байна. Дебет талдаа компани өмч ингээ хвцаа кредит талдаа нэмэгдэх юм байна гэж. Нэмэгдэх юм байна. Эхний гүйлгээ. Тэгэхээр эхний гүйлгээнд дээр хоёр данс хоорондоо харилцаж байна. Бидний дансны давхруучлалтын системийн дагуу хамгийн багадаа хоёр данс хоорондоо харилцах ёстой гэж. Тэгэхээр хоёр данс хоорондоо харилцаж байгаа энэ бичлэгийг бид нэр дансны энгийн бичлэлт гэж хэлдэг. Дансны энгийн бичлэлт гэж нэрлэдэг. За хоёр дахь гүйлгээг бичвэл 70 мянган төгрөгөөр тоног төхөөрөмж авсан байна. Тэр компани тоног төхөөрөмж дебет талдаа нэмэгдлээ. Компани мөнгө өрнг кредит талдаа буурлаа. Тэр энэ гүйлгээ ч гэсэн яг адилхан хоёр данс хоорондоо харилцаж байгаа учраас дансны энгийн бичлэлт. Дансны энгийн бичлэлт гэж нэрлэдэг шүү гэж. За дараагийн жишээг харуул. 7 сарын 1-нд Бат компани 140 мянган төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан. Тэгээд тус өдөр гэдэг бол 7 сарын 1-ндээ 80 мянга төлсөн юм байна. Харин үлдэгдэл 60 мянга 7 хоногийн дараа төлнө гэж. 7 хоногийн дараа төлнө. Тэгэхээр энэ бичлэлтийг ерөнхий журнал дээр бүртгэх юм бол тоног төхөөрөмж дансны дебет талдаа 140 мянга. Төлж байгаа 80 мянгаараа мөнгө өрөнгөө кредит талдаа бууруулаад зөрүү 60 мянгаараа дансны өрөө кредит талдаа нэмэгдүүлээ бичиж. Тэгэхээр энэ бичлэлтийг харуул 3 данс хоорондоо харилцаж байна. Хоёроос дээш данс харилцаж байгаа нөхцөлийг бид нэр дансны нийлмэл бичлэлт гэж нэрлэдэг. Нийлмэл бичлэлт. Тэгэхээр энэ бичлэлтэн дээр нэг дансны дебет, хоёр дансны кредит байна. Тэр дансны давхруучлалтын системийн дагуу дебет талын нийлбэр, кредит талын нийлбэртэй ямагт тэнцүү байх ёстой. Тэр утгаараа дебет талдаа 140 мянга. Кредит талдаа бас адилхан 80-60-ын нийлбэр 140 мянга бай гэсэн үг. Тэгэхээр дансны журналын бичлэлийг бид нэр дансны энгийн бичлэлт хоёр данс хоорондоо харилцаж байгаа бол хоёроос дээш байгаа бол дансны нийлмэл бичлэлт юм аа гэж нэрлэдэг гэсэн үг. За тэгээд дасгал ажлаа хийдүүлээ. За хатагта доона өсчин нэртэй гоо сайхны салуун нээсэн гэж. Тэгээ 3 эдийн засгийн үйл явдал гарсан юм шиг байна. Нэгдүгээр компанийнхаа дансыг Хаан банкнд нээж 200 мянган төгрөг байршуулж компани үүсгэн байгуулсан гэж. Хоёр дахь нь нийт 48 мянган төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж зээлийн худалдаа авсан гэж. За тэгээд энэ үрийг 30 хоног төлнө гэж. Гурав дахь нь өсний стилистийн ажлын байранд хоёр хүнтэй ярилцлага хийсэн гэдэг. За энэ 3 эдийн засгийн үйл явдлыг бүртгэх журналын бичлэлтийг бэлтгээе гэж. За эндээс харуул эхний бичлэлт нь 200 мянган төгрөгийг дансанд ээж компани үүсгэн байгуулж байгаа. Энэ үед бид нар дебет талдаа мөнгө өрнө, кредит талдаа ингээвцээ 200 мянга гэсэн бичлэлтийг бичнэ. Тэр мөнгө дотроо мэдээж энэ бол дебет талдаа банкнд байгаа мөнгө нэмэгдэж байгаа гэсэн үг. Ингээвцээ гэдэг бол компани өмч хувийн гэдэг нэмэгдэж байна гэсэн үг. Дөрмийн санжаа 200 мянгаар үүсэж байна гэсэн үг. Харин гүйлгээ 2 дээр дебет талдаа тоног төхөөрөмж 48 мянга, кредит талдаа дансны өрн 48 мянга гэсэн бичлэлтийг бичнэ. За 3 дахь гүйлгээн дээр бичлэлт хийхгүй гэж. Өсний стилистийн ажлын байранд хоёр хүнтэй ярилцлага хийнэ гэдэг чинь компани үндсэн тэгштгэл болох хөрөнгө өртөлбөр өмчөд нөлөө үзүүлэхгүй байгаа учраас эн чинь ажил гүйлгээ биш. Ажил гүйлгээ биш учраас журналын бичлэлт хийхгүй шүү гэж. Харин ажилд авсны дараа тухайн хоёр ажилтан энэ компанид үйлчлэгээ үзүүлсний дараа манайх цалин
Үйлчлэгээ аваад үйлчлэгээ ногдох цалингийн зардлаа хүлээн зөвшөөрөөд хэмжээд бүртгээ явдаг гэсэн үг тийм ээ. Харин ярилцлага хийж байгаа яг ажилд авж байгаа үеийн бүртгэл бол үндсэн нэгжтгэлд нөлөө үзүүлдэггүй учраас журналын хэмжилт хийхгүй шүү л гэсэн үг. За ингээд бидний агуулга 3 руу орж байна. Агуулга 3. За тэгэхээр дэвтэр гэдэг зүйлийг бол харуулж байна. За үүнийг бид нэр ерөнхий дэвтэр. За цаашаага туслах дэвтэр гэдэг бас байж болдог. Тэгэхээр дэвтэр гэдэг нь өөрөө компанид ашиглаж байгаа бүх дансан дээр энэ дэвтрийг бол нээж явна гэж. Дэвтрийг нээж явна. Ерөнхий дэвтрийг нээж явна гэсэн үг. Тэр компанид санхүүгийн тайлангийн 5 элементийн хувьд олон тооны дансыг ашиглаж байгаа. Мэдээж компани хэлбэр хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарат хичнээн ч тооны данс ашиглаж болно шүү дээ. 10,000 данстай компани байж болно. 20 данстай компани байж болно. Тэгээ компани үйл ажиллагааны онцлогч л их чухал тийм ээ. Хөрөнгийн ямар данс ашиглах уу, өр төлбөрийн ямар данс ашиглах уу, өмчийн ямар данс ашиглах уу гэд явж байгаа гэсэн. За тэгэхээр хөрөнгийн дансанд жишээлх юм бол бидний газар эзэмших эрх, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, барилга, хангамжийн материал, дансны авалга, мөнгө гэдэг ч юм уу гэд олон тооны дансыг ашиглаж болно. Одоо чи мөнгө гэдгийн дотроо нөгөө касс, банкнд байгаа мөнгөө салаа явна л гэсэн үг. Тэгээ дансны авалгын хувьд бол дотроо дахиад туслах дэвтэр гээд харилцагч болгоноороо харилцагчийн тооцоог үс явчихдаг. Тэгээ тухайн одоо чи магадгүй дансны авалга төр 100 сая байсан. Тэр 100 саянд 3 компаниас авах хэрэгтэй авалга байсан бол компани болгон дээр туслах дэвтрээ нэг явчихдаг. Нөгөө А компаниас авах авалга нь 30 сая, Б-гээс авах авалга нь 40 сая, В-гээс авах авалга нь 30 сая гэдэг ч юм уу те. За тийм байдлаар туслах дэвтрүүд нэг явчихна гэсэн үг. За хөрөнгийн ийм дансууд байна. За үргэлжлээд мэдээж урдчилж төлсөн зардал, урдчилж төлсөн тооцоо гэдэг данс байж болно. Компьютер байж болно. Тавилга тогшил байж болно. Тээврийн хэрэгсэл байж болно. За параметрлын дансууд байж болно гэл тэ. Тэгээ маш олон дансууд үүсэж болно. Яг тухайн компани үйл ажиллагаа нийцсэн дансуудыг тухайн компани ашиглаад бүртгэлээ хийж явна л гэсэн үг. Харин өр төлбөрийн дансан дээр хүүний өр, цалингийн өр, дансны өр, өрийн бичиг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, татврын өр, бүх төрлийн татвар өр тийм ээ. Урдчилж орсон орлого, ногдлшгийн өр гэдэг бас л олон тооны дансууд үүсэж болно. Одоо чи нэр дансны өр дээр нэг дансны авалгатай яг адилхан магадгүй тайлан дээр бид нар 50 сая өртөө байлаа гэж тооцоход дотроо 5 компанид өкстэй өглөг байж болно тийм. А дарав, Б дарав, В дарав, Г дарав, Д дарав гэдэг ч юм. Харилцагч болгон дээр туслах дэвтэр нээгдэж явдаг. Тэдгээрийн нийлбэр дүнгээр бид нар дансны өрийг ерөнхий дэвтэр дээр нэгтгэж харуулдаг. Нэгтгэж толилуулдаг гэсэн. За өмчтэй холбоотой дансууд юу вэ гэхээр нөгөө орлого зардлаас оруулсан байна тийм. Цалингийн зардал, үйлчлэгээний орлого. За дээрээс нь нөгөө өмчийн сөрөг данс, ногдол ашиг, хоримтлогцсон ашиг, энгийн хувьцаа, халаасны хувьцаа, нэмж төлөгдсөн капитал буюу нөгөө хувьцааны шагнал, за эсвэл хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл гээд бас л олон тооны дансууд компани ашиглаж болно гэж. Тэр компанид ашиглагдж байгаа бүх дансан дээр энэ дэвтрүүд нээгднэ гэсэн үг. Ерөнхий дэвтэр нээгддэг. За тэгэхээр дэвтрийн стандарт хэлбэрийг юу гэдгийг харуулж байгаа. Тухайн нэг дансны хувьд гэсэн үг шүү дээ. Ашиглаж байгаа бүх дансан дээр нээгддэг шүү манай. Ашиглаж байгаа бүх дансан дээр. Одоо чи энэ данс бол касс гэдэг данс байна. Касс гэдэг дансны хувьд дансны код нь 1001 гэдэг данстай юм байна. За тэгээд тухайн дансны яг хуулгыг л харуулж байгаа гэсэн үг байхгүй. 2024 оны одоо чи 1 сарын 5-нд касс гэдэг данс маань 50,000-аар нэмэгдсэн байна. Энэ ч нөх хөрөнгийн данс учраас нөө дебитлаараа нэмэгддэг. 2 сарын 10-нд 16,000 гарсан гэдэг бол мөнгө касс буурж ийн гэсэн үг. Буураад 2 сарын 10-ны энэ зарцуулалтын дараа касс үйлдэл 34,000 болсон. За дараа нь 2 удаа мөнгө нэмэгдээд 2 удаа мөнгө гараад касс гэдэг дансны хувьд 6 сарын 30 нь 33,500 үйлдэгдэлтэй байна л гэдгийг харуулж байгаа.
Тэр компанид ашиглаж байгаа бүх дансан дээр иймэрхүү байдлаар нөгөө өсөлт бууралтыг бүртгээд дээрээс нь үлдэгдлийг харуулж байгаа. Тэгэхээр ерөнхий дэвтрээс бид нар тухайн дансныхаа эхний үлдэгдлийг, өсөлт бууралтыг, эцсийн үлдэгдлийг харах боломжтой байдаг гэсэн. Харах боломжтой. Харин ерөнхий журнал дээрээ бид нар энэ гүйлгээ болгоныг л бүтгэж харуулж байгаа. Харин яг тэр дансан дээр очихоор тэр дансны хувьд тайлан хугацаанд ямар дүнгээр нэмэгдсэн, ямар дүнгээр буурсан гэдэг өөрчлөлтийг харуулад үлдэгдлийг бас давхар харуулж идэг гэсэн үг. Энэ бол ерөнхий дэвтрийн жишээ. За тэгэхээр шилжүүлэн бичлэлтийг яаж хийх вэ гэхээр эхлээд ажил гүйлгээ гаргахад бид нар шинжилж байгаа. За шинжилсний дараа ерөнхий журнал дээр бичлэлт хийж. За эхний бичлэлтийг харуул энэ 2024 оны 9 сарын 1-нд эзэн хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Дебет талдаа банкнд байгаа мөнгөө харилцах 150 мянгаар нэмэгдсэн. Харилцагын код нь 1001 гэдэг кодтой юм байна. Ингийн хувьцаа кредит талдаа 4103 150 мянга. Эзэн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг гүйлгээ гарсан байна. Гүйлгээ гарсан. Энэ гүйлгээ нь ерөнхий журналын хуудас нэг дээр бол бичигдсэн байгаа юм байна гэж. Бичигдсэн байна. Одоо энэ журнал дээр байгаа дүн, энэ дансны харилцааг бид нар данс болгон руу шилжүүлэн бичнэ. Өөрөөр хэлэх юм бол компанид үүссэн бүх дансан дээр ерөнхий дэвтэр үүсэж байгаа шүү дээ. Тэр харилцах гэдэг ерөнхий дэвтэр рүү шилжүүлэн бичнэ. Ингийн хувьцаа гэдэг ерөнхий дэвтэр рүү шилжүүлэн бичнэ гэсэн үг. За энд ерөнхий дэвтэр харагдаж байна тийм ээ. Эхний дэвтэр бол харилцах буюу банкнд байгаа мөнгөний ерөнхий дэвтэр 1101 гэдэг данстай. За эхлээд гүйлгээний огноогоо шилжүүлсэн. За хэдүүлээ энд харч. За эхлээд энд гүйлгээ шилжүүлсэн. Огноогоо шилжүүлсэн. За дараа нь энд гүйлгээний утгаа шилжүүлсэн. Дараа нь лавлгааг шилжүүлсэн. Хаанаас авсан бэ гэдэг тийм. Хаанаас авсан бэ? Дараа нь энэ дебет дүнгээ шилжүүлсэн. Тухайн мөнгө гэдэг данс банкнд байгаа мөнгө данс нэмэгдсэн. За ингээд үлдэгдэл нь 150 мянга. Тэгэхээр огноо байна, гүйлгээний утга байна, лавлгаа байна, дебет дүнгээ адилхан шилжүүлж ийн гэсэн үг. За энэ 10.01 гэж байна. 11.01 шүү дээ. За одоо нөгөө данс руугаа шилжүүлэн бичээ. Ингийн хувьцаа өмч. Тэр гүйлгээний огноо яг адилхан ингээд шилжүүлээ бичиж байгаа. Гүйлгээний утга нь ч гэсэн яг адилхан гэж шилжүүлэн бичнэ. Лавлгаагаа яг адилхан шилжүүлэн бичиж байгаа. Тэгээд кредит талдаа байгаа энэ дүнгээ адилхан шилжүүлэн бичиж байгаа гэсэн үг. Ингэж шилжүүлэн бичдэг. Журнал дээр бүртгэгдсэн байгаа огноогоор журнал дээр бүртгэгдсэн байгаа яг тэр дансууд руу яг энэ дүнгээр яг энэ гүйлгээний утгаар шилжүүлэн бичдэг гэсэн үг. Журнал дээр байгаа дүнг дэвтэрлөө шилжүүлэн бичгтээ иймэрхүү байдлаар явна гэсэн үг. За тэгэхээр журнал дэвтэрт бид нар ажил гүйлгээ бүртгэхдээ компани өөрсдийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн дансны жагсаалтыг бэлтгээд түүний дагуу дансны төлөвлөгөө гаргаад ажил гүйлгээнүүдийг бүртгэж явдаг. Тэгэхээр манай улсын хувьд Нэгтлэн бод бүртгэлийн дансны жишг жагсаалтыг сангийн сайдын 2014 оны 249 тоот тушаалаар за түүний 2 дугаар хавсралтаар баталж өгсөн байдаг. Тэгэхээр энэ тушаал дээр юу гэж юм гэхээр Нэгтлэн бод бүртгэлийн дансны жагсаалтын зохион байгуулалт нь тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан Нэгтлэн бод бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдсэн байна гэж. За дээрэс нь дансны жагсаалт нь хичнээн тооны ямар агуулгатай данснаас бүрдэх дансны дугаар хэдэн оронтой байх нь
тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог удирдлагын мэдээллийн системийн хэрэгцээнээс хамаарна гэж. За мөн дээрээс нь энэ тушаал дээр байгаа үгнүүдийг л энд харуулсан байна. Улсын хэмжээнд дансны жагсаалтын эхний 2 орн 1 ижил кодтой байна гэж. 1 ижил кодтой. За мөн дээрээс нь дансны жагсаалт нь санхүүгийн байдлын болон орлого зардлын данстуудаас бүрднэ гэж. Санхүүгийн байдлын гэдэг чинь бидний хөрөнгө, өр төлбөр, өмч гэсэн үг. Тэр хөрөнгө, өр төлбөр, өмч дээрээс нь орлого зардлын данстуудаас компани дансны жагсаалт бүрднэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр сайдын тушаалыг бол харуулсан байна. Сангийн сайдын 2014 оны 12 сарын 23-ны 249 тоод тушаал. За түүний 2 дугаар хавсралтаар байгаа шүү манай. Нэгтлэн бод хүртгэлийн дансны жишиг жагсаалт гэдэг. За энд юуг харуулсан байна гэхээр тухайн 2 дугаар хавсралтыг харуулсан байгаа шүү манай. Дансны код, дансны нэр гэж. Тэгэхээр дансны кодын эхний 2 орончин улсын хэмжээнд 1 ижил кодтой байна гэсэн шүү дээ. 1 ижил кодтой. Тэр ямар ч компани бэлэн мөнгөтэй холбоотой данс үүсгэх юм бол тэр данс дандаа 10-аар эхэлдэг гэсэн үг. Банкнд байгаа мөнгөтэй холбоотой дансууд дандаа 11-ээр эхэлдэг. За дансны авлагатай холбоотой бол 12-оор эхэлнэ. Авлагын бичгтэй холбоотой бол яг хаа авлагатай холбоотой бол 12 гэсэн дансыг ашиглана гэсэн үг. За орлого зардлын дансан дээр одоо чинь борлуулалтын орлого, түрээсийн орлого, хүүний орлого гэх мэтлэн орлогын дансууд 51 гэсэн кодоор эхэлдэг. Тэр ямар ч өмчийн хэлбэрийн аж ахуйн нэгжээр бид нар орлогын дансыг харъя гэх юм бол 51-ээр эхэлж байгаа кодтой дансыг харна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сангийн сайдын энэ тушаалтай холбоотой бид нар за жишээ авч үзэх юм бол гэж. Жишээ. Банкнд байгаа мөнгө буюу харилцах дансны дугаарыг авч үзье гэж. За эхний 2 орн үндсэн ангиллыг харуулнаа. За үндсэн ангилл гэдэг нөгөө банкнд байгаа мөнгө шүү дээ. Дараагийн 2 орн нь дэд ангиллыг харуулна гэж. Дэд ангилл. За 3 4 дахь орн валютын төрлийг 5 6 дахь орн банкыг заана гэдэг. За энэ жишээ харуулсан байна. Харилцах буюу банкнд байгаа мөнгө бол 11-ээр эхэлнэ гэдэг сая сайдын тушаал дээр байна. За тэгэхээр бид нар үүнийг 3 4 дахь орн дээр валютаар илэрхийлээд 0.1 байгаа бол бид нар төгрөгийн харилцах юм байна. 0.2 байгаа бол долларын харилцах байна. Магадгүй цаашаага 0.3 юаны харилцах юм байж болно шүү дээ. Тиймэрхүү байдлаар 3 4 дахь орноо бид нар ангилж болно гэсэн үг. Ангилж болно. За харин 5 6 дахь орн цаашаага бид нар банкыг заагаа авчиж. За тэгвэл 11.01 чинь бид нар төгрөгийн харилцах гэж үзэх юм бол компани олон тооны банкнд харилцах нээж болно тийм ээ. Тэгвэл хаан банкнд нээсэн байгаа харилцагийг бид нар нэгтээ 5 6 дахь орон дээр 0.1 код өгсөн. Энэ төгрөгийн харилцахын 1 гэдэг кодтой бол энэ хаан банк юм байна гэж таних нь шүү дээ. Харин 2 гэсэн кодтой бол голомт банкнд байгаа харилцах гэж ойлгоо. За магадгүй цаашаага бид нар 11.01-ийн 0.3 гээд төрийн банкнд байгаа харилцах гэж нийцэж болно шүү дээ. Тэгэхээр төгрөгийн харилцах нэгээд өөр банкуд нэгдэж байгаа бол цаашаага бид нар дэд дансууд үүсгэж явна л гэсэн үг. 11.01-ийн 0.3, 11.01-ийн 0.4 явдаг гэсэн үг. За долларын харилцах дээр яг зарчим бол яг адилхан. Яг адилхан. 11.02-оор эхлэх юм байна. Тэр 11.02 дотроо бид нар дэд данс нээхэд банк болгоноор нээ. Төрийн банкнд байгаа долларын харилцагыг 11.02-ийн 0.1 гэдэг. Хас банкнд байгаа харилцагыг 11.02-ийн 0.2 гэсэн байдлаар. Тэгэхээр энэ долларын харилцах маань энэ хоёр дэд дансны нийлбэрчээр 11.02 гэдэг дансны дээр ингээд явчихж байгаа. Нөгөө нийлбэр нь байна гэсэн үг. Төгрөгийн харилцах дээр 11.01 дээр энэ хоёрын нийлбэр чинь байна л гэсэн. За эдгээр нь 11.01, 11.02 чинь нийлээд 11-ээр эхэлж байгаа нийт харилцах дээр байна л гэсэн үг. За үргэлжлээд төлөө нэгтлэн бод хүртгэлийн бүртгэх үйл ажиллагаануудыг жишээгээр харъя. Тэгэхээр ямар алхмаар бүртгэх үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр нэгдүгээр ямар төрлийн данс хамаарахыг эхлээд тодорхойлох хэрэгтэй гэж.
аль данс үүсгий гэдгийг тодорхойл. За хоёр дахь нь тухайн зүйл нь ямар хэмжээгээр нэмэгдсэн буурсныг тодорхойлох ёстой гэж. Гурав дахь нь тэр нэмэгдсэн буурсан гэдгийг бид нэр дебет кредит болгож хөрвүүлж бүртгэлээ хийх ёстой гэж. За энэ гурван алхмаараа бид нар бүртгэлээ хийж явна. За нэгдүгээрт ямар гүйлгээ гарсан бэ гэхээр 10 сарын 1-нд уянга 50,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зар сурталчилгааны реклам гэдэг компани үүсгэн байгуулсан гэж. За энэ гүйлгээ гарч байгаа. Тэгэхээр бид нэр суур шинжилгээний үүднээс юу гэж харах вэ гэхээр компани харилцах данс буюу банкнд байгаа мөнгө 50,000-аар нэмэгдэх юм байна. Яг нь шинжилж гин гэсэн үг байхгүй юу? Тухайн гүйлгээгээ шинжилж гин гэсэн үг тийм. За дээрээс нь компани өмч 4 сар нэмэгдэх юм байна 50,000-аар гэд харна гэсэн үг эхлээд. За харин энэ суур дээр тодорхойлсон байгаа дүнгуудээ бид нар нэгтлэн бод бүртгэлийн үндсэн тэгштгэл дээр авч үзэх юм бол хөрөнгө талдаа банкнд байгаа мөнгө чинь 50,000-аар нэмэгдэх юм байна. Өмч талдаа хувьцаа 50,000-аар нэмэгдэх юм байна. Тэгштгэл тэнцүү юм байна гэж эхлээ харна. За түүний дараа 3 дахь алхам бол дебет кредит байдлаараа шинжилнэ. Банкнд байгаа мөнгө чинь хөрөнгийн данс юм чинь дебет талаараа нэмэгдэх юм байна. Тэгэхээр дебет талтай харилцах 50,000 гэдэг ингэ бодох нь шүү дээ. За өмчийн данс чинь кредит талаараа нэмэгдэх юм чинь кредит талтай ингэ явцаа 50,000 гэж ойлгоно. За үүний дараа бид нар журналын бичлэгээ бичнэ. Тэгэхээр энэ суур шинжилгээ, тэгштгэлийн шинжилгээ, дебет кредит шинжилгээ гэдэг бол нэгтлэн бод бүртгэлийн нөгөө шинжлэх үйл ажиллагаа яваад байна гэсэн үг. Шинжлэх үйл ажиллагаа. Шинжилсний дараа одоо журналд бичиж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ журналд бичихдээ 24 оны 10 сарын 1-нд харилцах дансны дебет талдаа 50,000, ингийн хувьцаа дансны кредит талдаа 50,000. Гүйлгээний утга нь компаниг үүсгэн байгуулсан гэж. Тэгээ журнал дээр бичсэний дараа цаашаага бид нар дэвтэрлүүгээ шилжүүлэн бичнэ. За энэ шилжүүлэх бичлэгийг энд харуулж байна те. Харилцах дансны дебет талдаа 50,000, ингийн хувьцаа дансны кредит талдаа 50,000. Тэгэхээр ерөнхий дэвтрийг бид нар энд бол Т дансаар ингэ жишээлж харуулсан байна те. За дараагийн гүйлгийг харъя. 10 сарын 2-ны реклам компани 3 сарын хугацаатай 12% хүүтэй өрийн бичиг гаргаж 25,000 төгрөг өртөгтэй тоног төхөөрөмж худалдаа авсан гэж. Тэгэхээр энэ гүйлгийг хараад суур шинжилгээгээр бид нар тоног төхөөрөмж авч байгаа юм чинь нэмэгдэх юм байна. Өрийн бичиг гаргаж байгаа юм чинь өрийн бичиг бас нэмэгдэх юм байна гэдээ эхлээд бодно. За энэ бодсон үр дүнгээ бид нар тэгшгэлд оруулж үзэх юм бол хөрөнгө талдаа тоног төхөөрөмж 25-аар нэмэгдэжээ. Өр төлбөр талдаа өрийн бичиг 25-аар нэмэгдэжээ. Тэгштгэл 25,000-аар тэнцүү юм байна гэж ойлгоно. За үүний дараа дебет кредит байдал руугаа хөрвүүлнэ. Тэр тоног төхөөрөмжөөр хөрөнгийн данс учраас зүүн тал буюу дебет талаараа нэмэгдэнэ. Харин өр төлбөрийн данс өрийн данс учраас нөгөө өрийн бичиг чинь өр төлбөрийн данс учраас кредит талаараа нэмэгдэнэ. Ингээд бид нар ажил гүйлгээг шинжилсний дараа энд журнал бичиж байна. 10 сарын 2-нд тоног төхөөрөмж дансны дебет талдаа 25,000, өрийн бичиг дансны кредит талдаа 25,000 гэсэн журналын бичлэгийг бичиж байгаа. Ингээд дараа нь дэвтэрлүүгээ шилжүүлэн бичсэн тоног төхөөрөмж гэдэг дансныхаа ерөнхий дэвтэрлөө 25,000-ыг шилжүүлсэн байна. Өрийн бичиг дансныхаа кредит талдаа 25-ыг шилжүүлэн бичсэн байна. Гүйлгээний огноо яг адилхан, тухайн данс нь яг адилхан, дүнгууд нь яг адилхан шилжүүлэх ёстой тийм ээ. За гүйлгээ 3. 10 сарын 5-нд реклам компани 11-р сард Б компанид үйлчлэгээ үзүүлэхээр тохирч 6,000 төгрөг хүлээн авсан гэж. Тэр үйлчлэгээ үзүүлж эхлэегүй байгаа. Тэгэхээр суур шинжилгээ хийхдээ бид нар мөнгө ороод ирсэн юм чи мэдээж банкнд байгаа мөнгө өсөх юм байна. Нөгөө талдаа бид нар үйлчлэгээ үзүүлээгүй байгаа учраас үүнийг бид нар өр төлбөр гэж үздэг. Тэр дундаа урьдчилж орсон орлого гэдэг дансанд бүртгэл хийж явдаг. Тэгэхээр урьдчилж орсон орлого гэдэг данс маань 6,000-аар нэмэгдэнэ. За үүнийг тэгшгэлд оруулж үзэх юм бол хөрөнгө талдаа банкнд байгаа мөнгө 6,000-аар нэмэгдэх юм байна. Өр төлбөр талдаа урьдчилж орсон орлого нь 6,000-аар нэмэгдэх юм байна. Тэгштгэл нэмэх 6,000-аар тэнцүү гэсэн үг. За энэ үр дүнг дебет кредит тал руугаа хөрвүүлж үзэх юм бол хөрөнгийн данс банкнд байгаа мөнгө хөрөнгийн данс учраас
зүүн тал буюу дебет талаараа нэмэгдэнэ. Урьдчилж орсон орлого нь өрт төлбөрийн данс учраас кредит талаараа нэмэгдэнэ. За одоо журналын бичлэгээ үчих юм бол харилцах дансны дебет талдаа 6,000, урьдчилж орсон орлого дансны кредит талдаа 6,000. За энэ журнал дээр бичсэн дүнгуудээ бид нар тухайн хоёр данс руу шилжүүлэн бичнэ. Харилцах дансны дебет талдаа 6,000, урьдчилж орсон орлого дансны кредит талдаа 6,000. Огноо яг адилхан, дүнгууд нь яг адилхан шилжүүлэн бичих ёстой тийм ээ. За дараагийн гүйлгийг харуул 10 сарын 6-нд реклам компани 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,500 төлөв гэж. За тухайн сарын төлбөр учраас бид нэр суурь шинжилгээнд дээр бид нар үйлчлэгээ авч байгаа түрээсийн зардлаа хүлээн зөвшөөрөх юм байна. Түрээсийн зардал нэмэгдэх юм байна. Төлцсөн юм чинь харилцах данс буурах юм байна гэд бодно. За энэ бодлоо тэгшгэлд оруулах юм бол бид нар хөрөнгө талдаа банкнд байгаа мөнгө 4,500 буурна. Энэ нь өөрөө түрээсийн зардал учраас зардалч өөрөө өмчийг бууруулдаг учраас үндсэн тэгштгэл дээр хасгаар орж байгаа. Тэгэхээр тэгштгэлийн үр дүнгээр хасах 4,500-аар тэнцүү. За дебет кредит рүү хөрвүүлэх юм бол зардлын данс чинь дебет талаараа нэмэгдэнэ. За хөрөнгийн данс чинь кредит талаараа буурна. Журнал дээр бичих юм бол түрээсийн зардал дансны дебет талдаа 4,500, харилцах дансны кредит талдаа 4,500. Энэ журналын бичлэгийг тухайн хоёр дансны ерөнхий тэмдэглэлөөр шилжүүлэн бичсэн байна. Харилцах данс кредит талдаа буурсан байна. Зардлын данс дебет талдаа 4,500 гэж бичигдсэн байна. Тэгэхээр журналын бичилд бичихдээ дебет дансаа эхэлж бичнэ, кредит дансаа дараа нь бичнэ. За хэлэхдээ ч гэсэндээ дебет дансаа эхэлж хэлдэг, кредит дансаа дараа нь хэлдэг. Тэгвэл илүү зэгцтэй явна, илүү ойлгомжтой болдог. Дараа нь ч гэсэн бид нар алтайгаа эргэж харахад илүү ойлгомжтой болдог гэсэн үг шүү. За дараагийн гүйлгийг харуул 10 сарын 7-нд реклам компани 10 сарын 1-ээс эхлэх 1 жилийн даатгалын төлбөрт 3,000 төлөв гэж. За дээр суурь шинжилгээний үр дүнгээр урьдчилж төлсөн даатгал нэмэгдэх юм байна. Компани харилцах данс буурах юм байна гэж ойлгочихно. Тэгштгэл дээр харах юм бол хөрөнгө талдаа банкнд байгаа мөнгө буурах юм байна. Урьдчилж төлсөн даатгал нэмэгдэх юм байна. Тэр хөрөнгө талдаа нэг данс нэмэгдээд нөгөө данс буурч. Тэгштгэлээр харуул энэ хоёрын нийлбэр чинь тэг. Тэгштгэл тэгээр тэнцүү гэсэн үг. За энэ үр дүнг дебет кредит рүү хөрвүүлэх юм бол хөрөнгө мэдээж дебет талаараа нэмэгддэг. Кредит талаараа буурдаг гэдгээ бодоод одоо журналын бичлэгийг бичиж байгаа. Тэр 10 сарын 7-ны журналын бичлэгийг ерөнхий журнал дээр бичих юм бол урьдчилж төлсөн даатгалын дебет талдаа 3,000. Банкнд байгаа мөнгө дансны кредит талдаа 3,000 гэсэн бичлэгийг хийж байгаа. За энэ бичлэгийг тухайн данснуудын ерөнхий дэвтэрлөө шилжүүлэн бичсэн. Харилцах данс кредит талдаа 3,000-аар буурсан. Урьдчилж төлсөн даатгал 3,000-аар нэмэгдсэн байна. Дүнгууд нь яг адилхан, огноо нь яг адилхан шилжүүлэн бичих ёстой тийм ээ. За дараагийн гүйлгээ явлаа. 10 сарын 9-нд явлаа. Реклам компани 12,500 төгрөгөөр зар сурталчилгааны материалыг B гэдэг компаниас зээл худалдаа авсан гэж. Тэр суурь шинжилгээний хүрээнд хангамж нэмэгдэх юм байна. Зээлэр юм чинь мэдээж дансны өр нэмэгдэх юм байна гэж бодоод үндсэн тэгштгэл дээрээ оруулж үзэх юм бол хөрөнгө талдаа хангамж 12,500-аар нэмэгдэнэ. Өрт төлбөр талдаа дансны өр 12,500-аар нэмэгдэнэ. Тэгштгэл нэмэх тэмдэгтээ 12,500-аар тэнцүү. За одоо энэ гүйлгээний үр дүн бид нар дебет кредит рүү хөрвүүлэх юм бол хангамжийн хөрөнгөний данс учраас дебет талаараа нэмэгдэнэ. Дансны өрчин өртөлбөрийн данс учраас кредит талаараа нэмэгдэнэ гэж бодоод журналын бичлэлээр бичих ёстой. Хангамжийн материал дансны дебет талдаа 12,500. Дансны өр дансны кредит талдаа 12,500 гэсэн бичлэлийг хийнэ. Энэ бичлэлтийг ерөнхий дэвтэрлүүгээ шилжүүлэн бичсэн байна. Тэр хангамжийн материал данс руугаа 10 сарын 9-нд 12,500 гэсэн дүнгээр шилжүүлэн бичнэ. Дансны өр гэдэг данс руугаа 10 сарын 9-нд 12,500 кредит талдаа шилжүүлэн бичнэ. Яг адилхан тий. Дахин сануулж байгаа шүү манайхаа. Яг тэр данс руугаа яг тэр огноогоор яг энэ дүнгээрээ яг адилхан шилжүүлэн бичнэ шүү манайхаа. Яг адилхан. За дараагийн эдийн засгийн үйл явдал гарсан байна.
За юу нэхэр 10 сарын 10-нд реклам компани 4 ажилчийн ажилд авсан гэж. Тэдгээр ажилчид 10 сарын 16-наас ажиллаж эхэлнэ. Ажилчин бүрийн 7 хоногийн цалин 2500 төгрөг ба 10 сарын 28-нд 2-7 хоногийн цалин олгоно гэж. Тэгэхээр 4 ажилчин ажилд авж байгаа өдөр ямар харилцаа үүсэж ийн гэхээр ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байгаа. 10 сарын 10-нд. Тэгээд ажиллаж эхлэх огноо 10 сарын 16 байна. Тэгэхээр энэ үйл явдал нь өөрөө нэгтлэн бод хүртгэлийн тэгштгэл буюу хөрөнгө тэнцвэр өөрчлөлтөр нэмгийн эзэдийн өмч гэдэг тэгштгэл нөлөө үзүүлэхгүй байгаа. Учираас энэ үйл явдлыг ажил гүйлгээ гэж үзэхгүй шүү гэж. Үзэхгүй. Тэр ажил гүйлгээ гэж үзэхгүй учраас ямар нэг журналын эмчилгээг хийхгүй гэж. Хийхгүй. Тэр ажил гүйлгээ гэдэг зүйл чинь заавал тэгштгэл нөлөө үзүүлсэн байх ёстой тийм ээ. За дараагийн гүйлгийг харвал 10 сарын 22-нд реклам компани төлөөлөл удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдээ 2500 төгрөгийн мөнгөөрх ноогдол шиг зарлаж олгосон гэж. Тэгэхээр суур шинжилгээний хүрээнд бид нар ноогдол шиг данс өсөх юм байна. Харилцах данс буурах юм байна гэж бодно. Олгоцсон юм чинь тийм. За энэ үр дүнгээ бид нар үндсэн тэгшгэлтэд оруулах юм бол хөрөнгө талдаа мөнгө нь буурах юм байна. Өмч талдаа ноогдол ашигч өмчийн сүрэг данс юм чинь ингээ буурж байгаа. Тэгштгэл хас 2500-аар тэнцв. Дебет кредит рүү хөрвүүлэх юм бол ноогдол ашиг бол дебет талаараа нэмэгддэг. За хөрөнгийн харилцах данс чи кредит талаараа буурна. Журналын бичлэлээр бичих юм бол 10 сарын 22-нд ноогдол ашиг дансны дебет талдаа 2500. Харилцах дансны кредит талдаа 2500 гэж бичнэ. Тэгэхээр энэ ноогдол ашиг бид ноогдол ашигын зардал гэж бичихгүй шүү. Ноогдол ашиг бол зардал биш. Энэ ноогдол ашиг нь өөрөө төр данс. За энэ бичлэлийг ерөнхий дэвтэрлэгөө шилжүүлэн бичсэн байна. Харилцах дансны кредит талдаа 2500 10 сарын 22-нд огноо нь яг адилхан, дөнгүүд нь яг адилхан. Ноогдол ашиг данс 10 сарын 22-нд дебет талдаа 2500 яг адилхан. Дараагийн гүйлгээ 10 сарын 28-нд за нөгөө 10 сарын 10-нд 4 ажилчин аваад 16-наас ажиллаж эхэлж байгаа. Тэгээ түүний 2-7 хоногийн цалинг олгож байгаа юм байна. 20,000 төгрөгийн цалин олгосон. Тэгэхээр компани яах вэ гэхээр 2-7 хоног ажилчдаас үйлчлэгээ авсан юм чинь зардлаа хүлээн зөвшөөрнө. Тэр нь өөрөө цалингийн зардал байна. Цалингийн зардал данс 20,000-аар нэмэгдэнэ. Цалин олгоцсон юм чинь харилцах данс 20,000-аар буурна. Үндсэн тэгштэл дээр авч үзэх юм бол хөрөнгө талдаа харилцах данс 20,000-аар буурна. Өмч талдаа нөгөө зардал чинь өмчийг бууруулдаг учраас хас 20,000. Тэгштэл хас 20,000-аар тэнцв. Тэгээд дебет кредит рүү хөрвүүлэх юм бол зардлын данс ямагт дебет талдаа юм чинь бид нар дебет талаараа нэмэгдэнэ. Хөрөнгийн данс кредит талаараа буурна гэж ойлгоод ерөнхий журнал дээр 10 сарын 28-нд цалингийн зардал дансны дебет талдаа 20,000, харилцах дансны кредит талдаа 20,000 гэсэн бичлэлийг бичнэ. За энэ бичлэлийг цаашаага ерөнхий дэвтэрлэгөөр шилжүүлэн бичиж байгаа байлыг харуулж байна. Цалингийн зардал 10 сарын 28-нд 20,000, харилцах 10 сарын 28-нд 20,000 гэсэн бичлэлийг бичсэн байна. За дараагийн гүйлгээ 10 сарын 31-нд реклам компани, таван богд компанид сурталчилгааны ажил хийж гүйцэтгсэн бөгөөд 50,000 төгрөг хүлээн авсан гэж. Тэр хүлээн авсан юм чинь компанийн мөнгө харилцах данс 50,000-аар нэмэгдэнэ. Нөгөө талдаа ажил хийж гүйцэтгсэн гэдэг бол компани орлогоо хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр үйлчлэгээний орлого данс нэмэгдэнэ гэж ойлгов. Үндсэн тэгштэл дээр очих юм бол хөрөнгө талдаа харилцах нь 50,000-аар нэмэгдэнэ, өмч талдаа орлого нь 50,000-аар нэмэгдэнэ. Тэгштэл нэмэх 50,000-аар тэнцв. Дебет кредит рүү хөрвүүлэх юм бол хөрөнгийн данс дебет талаараа нэмэгдэх юм байна, орлогын данс кредит талаараа нэмэгдэх юм байна гэж ойлгоод цаашаага ерөнхий журнал дээр 10 сарын 31-нд харилцах дансны дебет талдаа 50,000, үйлчлэгээний орлого дансны кредит талдаа 50,000 гэсэн бичлэлийг хийж өгнө. За энэ бичлэлийг яг энэ хоёр дансныхаа ерөнхий дэвтэрлөө шилжүүлэн бичнэ. Тэгэхээр харилцах дансны дебет талдаа 10 сарын 31-нд 50,000, үйлчлэгээний орлого дансны кредит талдаа 50,000 гэсэн бичлэлийг яг адилхан шилжүүлэн бичсэн байна.
За эндээс харвал бид нар нөгөө 10 дугаар сарын ажил гүйцэтгхүүнүүдийг ерөнхий журнал дээр бичсэн байдлыг энд харуулж байгаа. Эхлээд компани үүсгэн байгуулсан, тоног төхөөрөмж авсан, урьдчилаад мөнгө авсан, түрээсийн зардал гаргасан гэдэг. Ерөнхий журнал дээр ингэж бүртгэсэн байгаа шүү гэдгийг харуулж өгсөн байгаа. За энд үргэлжлэн явж байна те 10 сарын 7-нд 9-нд хангамж авсан, 22-нд ноогдол шиг зарлаад олгосон, 28-нд цалин олгосон, 31-нд үйлчлэгээ үзүүлээд мөнгө авсан гэдэг. Эдгээр гүйлгээ болгон дээр бид нар журналын бичлэлтийг ерөнхий журнал дээр бичсэн байна. Тэгэхээр ерөнхий журнал дээр бичсэн дүнгуудээ цаашаага ингээ ерөнхий дэвтэрлүүгээ шилжүүлэн бичсэн. За шилжүүлэн бичсний дараах байдлууд энд харагдаж байна. Одоо чи харилцах 1101 гэдэг кодтой дансны хувьд 3 удаа дебитлдаа нэмэгдээд 4 удаа буураад одоо харилцах дансны үлдэгдэл маань ерөнхий дэвтэр дээр 76 мянга гэж харагдаж байна. Дансны өрн 12500. Урьдчилж орсон орлого нь 6 мянга. Тэгэхээр энэ ерөнхий дэвтрээс бид нар тухайн данснуудын үлдэгдлийг харах боломжтой. Ерөнхий журнал дээр бичсэн бүх гүйлгээнүүдийг эдгээр бүх данс руу бид нар шилжүүлэн бичсэн байна. Шилжүүлсний дараах данснуудын үлдэгдэл гэж ойлгоо. Шилжүүлсний дараах данснуудын үлдэгдэл энд харагдаж байна. Ерөнхий дэвтэр. За тэгэхээр агуулга 4 дээр очихоор бид нар шалгах балансаа бэлтгэнэ. Тэгэхээр ажил гүйлгээ бид нар анх үүсгээ дээр шинжилгээ юм байна. Суур шинжилгээ, тэгштгэлийн шинжилгээ. Тэгээд дебит кредит рүү хөрвүүлээд түүний дараа журналд бичиж байгаа. Журнал дээр бичсэн гүйлгээнүүдийг ерөнхий дэвтэр рүү шилжүүлээд ерөнхий дэвтрийн үлдэгдлийг үндэслээд бид нар шалгах балансыг гаргаж байгаа шүү. Гаргаж байгаа. Одоо энд байгаа гэсэн үг. Энд байгаа данстын үлдэгдлийг үндэслээд шалгах балансыг бэлтгэдэг гэсэн үг. За ингээ бэлтгэхэд шалгах баланс дебит талдаа 143,500, кредит талдаа 143,500 гэд тэнцэж байна гэсэн. Тэгэхээр шалгах баланс гэдэг бол бидний гүйлгээ балансын эцсийн үлдэгдэл юм а гэсэн үг байхгүй юу? Анх компани магадгүй эхний үлдэгдэлтэй байсан. За түүн дээр дебит гүйлгээнүүд гарсан, кредит гүйлгээнүүд гарсан. Тэгээд үлдэгдэл үүсэж байгаа. Тэр гүйлгээ балансын эцсийн үлдэгдэл чи өөрөө шалгах баланс гэд ойлгож болно шүү манайхаа. За тэгэхээр шалгах балансыг бид 143,500 гаргаад тэнцвүүлсэн байна. Тэгэхээр шалгах балансыг хязгаарлалт гэдэг нэг зүйл байгаад байна. За юу гэж юм нэхэр дараах тохиолдлуудад шалгах баланс тэнцэж болдог. За нэгдүгээр нэг ажил гүйлгээний журналын бичилд бичээгүй байсан ч шалгах баланс тэнцэнэ. Магадгүй 10,000 гүйлгээтэй 9,999-ийг бүртгэсэн. Нэг гүйлгээ бүртгээгүй байна. Бүртгээгүй байсан ч 9,999 дээр шалгах баланс тэнцэл явна гэсэн үг. Тэнцэл явна. Тэгэхээр яг бүрэн гүц зөв гэж бол бодохгүй нь шүү дээ. За хоёр дахь нь зөв журналын бичлэлтийг шилжүүлээгүй байх үед ч тэнцэж болдог. Бид нар 9,000 за 10,000 гүйлгээ бүртгэсэн. Гэхдээ 9,999-ийг ерөнхий дэвтэрлэлд шилжүүлсэн. Нэгийг шилжүүлээгүй байгаа. Тэгэхээр 9,999 дээр шалгах баланс тэнцэн явчихдаг гэсэн үг. Тэгэхээр 143,500 бид нар шууд үнэн зөв гэж бас харж болохгүй гэсэн үг байхгүй юу? Үнэн зөв гэж харж болохгүй. За гурав дахь нь нэг журналын бичлэлийг би 2 удаа шилжүүлсэн ч тэнцдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө 10,000 гүйлгээнээс тэр 10,000 дахь гүйлгийг би 2 удаа бичсэн байж болно. Ерөнхий журнал дээр. Тэгэхээр ерөнхий дэвтэрлөө би 10,000 нэг ширхэг гүйлгээд шилжүүлсэн гэсэн үг. Ийм үед ч шалгах баланс тэнцэж болдог. Тэнцэж болдог. За мөн дээрээс нь журнал бичих болон шилжүүлэх үед буруу данс ашигласан ч тэнцдэг гэж. Өөрөөр хэлэх юм бол хангамжийн материал авахд бид нар дебит талдаа хангамжийн материалыг зардалгаа бичсэн ч шалгах баланс тэнцэж болдог. Тэгэхээр энэ үр дүнд бид нар туйлын үнэн зөв гэж харж болохгүй шүү гэж. Буруу байж болно гэсэн үг байхгүй юу? Буруу байж болно. За тав дахь нь
ажил гүйлийн дүнг бүртгэхэд тооцоолол алдаа гарсан ч энэ тэнцэж болдог. За юу гэж нэхэр бид цалин дутуу бодсон ч, цалин илүү бодсон ч магадгүй цалин би 100 саяын цалин тооцсон мөртлөө журналын бичлэлээр 90 саяыг бичсэн ч шалгах баланс тэнцэж болдог. Тэр шалгах балансыг бид нар бүртгэлийн тооцоолын алдаагүй хийсэн байна. Журналын бичлэлд үлдээгээгүй байна. Нэг гүйлгээ 2 удаа бүртгээгүй байна гэдгийг мэдэх боломжгүй гэсэн үг. Тэгээд бичлэлд хийгээгүй байсан ч, зөв журналын бичлэлийг шилжүүлээгүй байсан ч, нэг бичлэлийг 2 бичсэн ч, буруу данс ашигласан ч, тооцоолын алдаа гаргасан ч тэнцэж болдог шүү гэдгийг анхаараарай гэж. Анхаараарай гэж. Бид нар яах вэ гэхээр за энэ мөнгөнд нэмэгдэх гэдэг зүйл байна. Доогоор зураас гэдэг нэг зүйл. Тэр мөнгөнд нэмэгдэх нь өөрөө журнал болон дэвтэрд мөнгөнд нэмэгдэхийг харуулахгүй байх хэрэгтэй. За төгрөг гэдэг ч юм уу, эсвэл нөгөө доллар гэдэг ч юм уу те. Тэдгээрийг бол бичихгүй гэсэн. Харин шалгах баланс болон санхүүгийн тайлан дээр тухайн мөнгөнд нэмэгдэхийг ашиглаж болдог. За ашиглахдаа бид нэр зөвхөн багны эхний зүйл болон нийт дүн дээр тухайн мөнгөнд нэмэгдэхийг харуулж болдог. Төгрөг юм уу, доллар юм уу гэдгийг харуулж болно те. За харин доогуур зураасан үед бид нар нэмж хасаж байгаа багны доогуур нэг зураас зурна. Тэгээ нийт дүнг давхар зураасаар бол зурж харуулдаг юм аа гэдэг зүйлийг харуулж байна. Ингээд ажил гүйлгийг бүртгэх сэдвтэ хичээл маань дуусч байна. Тэр анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.